намайг Баянгор аймгийн Галууд сумын Даваа сүрэнгийн Баттар гэдэг. Би одоо баган сансаа хуулж одоо аав гандагаж маллаж ингэж ирсэн. Тэгээд 1998 оноос хуулаад өдөөдөө хүртэл малсан. За би ингээд Баянгор аймгийн Галууд сумын иргэн тагнуулын оюун бэлэг гэж хүн байна. Дөөс 20 гаруй жил 30 жил малдагчжээ. 2001 оноос Угарангаа төгсөөд малдар гараад тэгээд 2007 онд тантайгаа танилцж айлгэр болоод тэгээд өдөө хүртэл бас маллаа тасалт нөгөө маллаад явж байна. За манайх 3 охин нэг хүүтэй. 4 хүүтэй мэл би одоо дөрвөлнгийн одоо мөр мал онох малын хөшөө зүгээргүүлэх. Одоо малаач дөрвөлнгийн сургаж ингэж мөжүүлж байгаа. Одоо хөдөө мал маллах гоё л гэж боддог. Хөдөө мал маллах гоё, хон мөр унаад хонд явах тэр нь л их гоё. оны Улс аймгийн сумын ургуудаа шалруулах үйл ажиллагаанд өргөлж явж байна. Ингээд Баянгор аймгийн аймгийн аврам малчин болсон Баянжүнгийн Баттар Хагамдулын оюун бэлэг нартай Батнад малчтайхан донд нь шагналын нөхөр Баянгор аймгийн хөгжлийн хөдөлгөөний хэлтсийн дарга Инкер даргатай ажлын хэсэг манай сумын аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлын төлөөлөгч сумын хурлын дарга орлогч дарга дэвчгэн тасгих ингээд шалгардал явж байна. За ингээд хүн бол өөрөө үе тогтмол за дээрээс нь одоо сэтгэлтэй санаачлагтай мал аж ахуйн одоо 4-5 төрөлдөөр сайхан өсгөж үржүүлээд ашиг сэмээ сайхан аваад орчин тойрныхоо малчин төсөөлгөр жишээ үзүүлээд өвлж аварж байгаа шооргоо өдөн татаад ингээд сайхан одоо мал явах чухал. Тэгээ манай Баттар өөрөө сайхан дуулцдаг, мужаас илүү хийцдэг. За дээрээс нь одоо сайхан мордоо сайхан гослуулад унцдаг, идэлцдэг. За хуучны имэйл хэрэглэл эзүүл сайхан аваад хоёулаа гэрүүлээр одоо аймаг сум бүсийн үзэсгэлэн худалдаа за мөн одоо сайхан мордон гос мордонд оролцдог. За тэгээ өнөөдөр одоо ингээ хотондоо 4 гушуу малаа сайхан готолчихсон гороо хот зэвэрхэн ингээ сайхан өвлжж байна. Өргөө сайхан гэрээ өвлжэн дөрөө барьчихсан ингээд шагналаа аваад байгаад бид нар бас баяртай байна. Ингээд Баттарын гэр бүлд эрүүлэн саруу сайхан нөхсөрөө ингээд манай аймаг сум улсын аврам малчт бол бусад малчтай үлгэрэл манлайл болсон нийгэм соёлын өндөө нэгэн төвчээ тэргүй манлайлагч нар байна гэдэгт бол итгэлтэй байдаг ингээд амжилтгсэе. Галууд сумын малчин Баттар танаа мал сүргийн чанарыг сайжруулан нэгжээс авч ашиглах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж сум орон нутагтаа хулга багтаа илэрхийг малжуулах, шинээр ажлын байртай болгох, мал сүргийн эрсдлээс хамгаалах, бүхий нөхцөлийг бүрдүүлж, мал сүрэг бэлчээр ашиглалтыг сайжруулах зэрэг бодиттой үнэмээр оруулсныг нь үнэлж, аймгийн авраг малчин өрөх, цол, үнэмлэх, ингэрийн тэмдэг үнэм бүхий зүйлээр шагнаваа. Буян сүрэг нь бөмбөрч, буян гişг нь аривдах болтугай. Аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга Б Батсүр, аймгийн засаг дарга Инкот гэсэн байна. За баяр хүргэе. За За Батламж Галууд сумын малчин П оюун бэлэг танаа гэдэг. За сая энэ хүү дараа уншлаа.
ер нь бол 2026 оны аймгийн авраг малчин өр цол тэмдэг үнэлэх үнэхээр зүйлээр шагнаж урамшуулваа гэж. За буянт мас үргэн бом хүч буян гişгэн наривдан илгэрэх болтугай. За аймгийн иргэдийн төлөвлөлтийн хурлын дарга Батсуур аймгийн засаг дарга инк хот гэсэн шагналаа. Гэр бүлийн хоёр нийт шагналдаг юм байгаа. За таван гишүүн болон талд өрөмжилж үн хөдөлгөөн сумынх улсын дөрвийн солигч юмсан улсын авраг малчин болоорой. За яа. За Монгол улсын ерөнхий сайд хурлын гишүүдийн За та бүхэн баяр хүргэж амжилт хүсье. Улсын авраг болоорой. Би Баянхангаравгийн Галууц сумын 6 дугаар оргиадын улсын авраг малчин Даваасран гэдэг хүн байна. Миний хүргэн төрөө, миний хүүхэн хоёр бол одоо 3 жил дараалан Галууд энэ жилдээ ингээд зудалтай байгаа. Энэ зудал бол хүнийг шалгаж шалгуурладаг үед ийм үед ингээд нэртэй төрөө авч малаа сайн малалж ингэж яваад нь одоо эцгийн бодлон одоо би өөр хүмүүсийнхээ өмнөөс баяртай байна. Тэгээ миний хүү бол одоо мал их багасаа мал дагсан. Одоо тэгээд малын төлөө бол одоо их зүтгэдэг малч одоо тэгээд өөр юмсыг одоо малтай хүн одоо зөв өөр юмсыг илгэмсэг андахаар малын буян заяа өөрт болон ер нь өргөн төмөнд бол одоо ер нь мал одоо илгэмсэг малдаа яаж хандсан тэрний шинийн малын буян заяа хүнд эргэж ирдэг. Тийм учраас өнөөдөр тэрний малын буянгаар аймгийн авраг гэдэг ийм сайхан алдар хүнд цолыг авсандаа 2 хүүхэдтэй би баяртай байна. За намайг Баянхангар аймгийн Галууц Баянуур 4-р засаг дарга Таштуулын Болдоотор гэдэг. За ер нь бол манай хөлөө аж ахуй салбарт үр бүтээтэй ажиллаж аймгийнхаа авраг малчнаар шалгарч шагналаа өнөөдөр манай Батөрийнх маань авч байна. Ер нь Батөр маань одоо үеийнхаа залуучууд дүү нартаа бол ер нь мал маллах арга ухааны талаар бол ерөөхдөө сайн малж байгаа малчин залуу байгаа. Ерөөхдөө бод мал голдуу төлөх өсөж байна. Бод малдаа ийм ашиг шим зах зээлд борлуулах түүнтэй холбоотой ер нь өөртөө хөрөнгө оруулалт тал дээр бол айгуусаа хийж хүтээж байгаа залуу болж байна. Бид гурав төрөөгийн найзууд байна. Төрөө манай төрөөгийн бэлгээр ч одоо энэ Баяннууртаа энэ уламжлалт мал сүргэн сайхан адгуулан сайхан маллж өчнөө төчнөөгөр нь сайхан өсгөж үржүүлж өнөөдөр энэ сайхан өдөр аймгийн авраг малчин өрх усанд төлөх баяртай байна. Тэгээд найзууд нь ингээд тэр сайхан баяр дээр баяр нэмэхээр ирсэн. Тэгээ баяр хүргэж яваа юм. За манай хоёр найз бол их хөдөлмөрч, их тууштай, их малдаа их тууштай сайхан тийм хөдөлмөрч сайхан хүмүүстэй. Малдаа их тууштай байгаа хөдөлмөрч хүн тэгэл амжилт төрдөг өнөдөр бүгдөө бож шиг харлаа. Тэгээ манай хоёр найз чинь тэгээд сум орон нутагтаа хос морин сайхан орно. Хос морины тэм тэмцээнд орно. Би их нэртэйгээ цуг орно. Тэгээд дөрвөлээ хос морины энэ тентхээ наадамны 100 жилээ энэ тентхийн наадамд ч хос мороор дөрвөлээ хоёр гэр бүл дээр очиж оролцоод 1 2 3 дугаар байранд товтоорно. Тийм сайхан найзуудтай тэгээс тэгжил нөхөрлж яваа усудаа. Энэ жил 2026 онд аймгийн авраг малчин цол тэмдэг авлаа. Тэгэхэд аймгийн авраг малчин цол тэмдэг авсандаа маш их баяртай байна. Аймгийн бид бүгд ажил хөдөлмөрөөр өндөр өгнөл чимхүү сайхан нэрвэлттэй цол тэмдгийг хүртээсэн маш их баярлж байна. Монголын малчин ард иргэ та бүхэндээ ирж би гал морин жилдээ ол зомогтой цог хэмэртэй сайн сайхан байхыг хүсье ёо. Тэгээд Баянхангар аймгийн улсын тэргүүний Галууц сум гэдэг бол 100 жилийн түүхтэй сайхан сум байдаг. Манай сум Монгол улсын тэргүүний сум болсон. Тэгээд Галууц сумынхаа нийт ард иргэдэд
ажил бүтээлийн өндөр амжилт хүсье.